Сайн бацгаана уу? Nologчуудаа хайр түгэе. Мэдчилгээ хүргэлтийн хамт олноос та бүхэндээ ээлжид гинтийн бэлгээ энэ гайхалтай цэцгийн баглагаар уламжилж байна. Дуйлам хорвоог уяртал дуулж ард зун олноо уйрааж явдаг. Эрхэм сайхан ижи нэм дуламдаа химэн хаяглаж модон могоо жилийн босгон дээр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгэр Ингрэм Илаасан халуун баяр хүргье химэн алс холын Солонгос улсад сууга том охин Үржин баярын зүгээс илгээсэн гинтийн бэлгийг хамтдаа дотгошоорж уламжилж ижи бурхных нь баярыг хуваалцгаая. Хинтхэн сарна би харвэн дэлхийш. Сайн байцгаана уу? Сайхан баярлцгааж гин үү? Өөх та минь өстө цэцгэн төрсөн ирвэн шиг хачи шахаа сууж байгаа чинь. За, манай хамт олноос нэмдүүлэм гэдэг эрхэм сайхан ижийг хайгаад ирлээ. Та минь мөн үү? Мэдчилгээ хүргэлт маань үргэлжилсээр эрхэм зочид та бүхнийхээ ээлжид шинхэн дугаараар мэдчилгээр яг одоо дэрэгдээ нэмдүүлэм хэмээх эрхэм сайхан эмээгийн зорин хөрөлцөн ирсэн учиртай юун түрүүн таныхан энэ гигийн тунгалаг өдрийн амар амгалан айлтхан мэдчилье. Баярлаа. За, миний их чи өвлийг өнтөд овж сар шинтэйгээ хачин сайхан л учран золгож байгаа. Зөндөө сайхан учир одоо хууч оноо үдээд одоо шинэ жил явах гээд баяртай хөртөө сууж байна. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бол нэг чи сарын сүүлийн өдөр. За тэгэл тун удахгүй сар шинийн баяр маань хаалга тогшоодол битүүлээд бид бүхэн чинь үндэсний их сайхан баяр наадмаа тэмдэглэх гэж байгаа. Энэ цаг мөчид модон могоо жилийн босгон дээр миний их чинь нэг гоё баярт мэдээ. Баярт үйл явдал тохиолдлоо гэдэг сургаар цэцэг бариад ороод ирлээ охин. Баярлаа. Тэгээ соёлын тэргүүн гэдэг эрхэм хүндтэй шагналыг авлаа. Соёлыг түгээж ард олнол ээдээ маш гоё соён гэгэрүүлж явж байгаа энэ их алдар говьягт нь төр үнэлж өнөөдөр түмэн олондоо хүндлэгдэж байгаад туйлын талархаж байгааг одоо энэ бичлэгийг үзээд суугаа нийт налагчуудын зүгээс таньд хүргэж байна. Хүлээн авна уу? Баярлаа. За. Тэгэхээр миний эмээ соёлын тэргүүн гэхээр одоо дуулна бүжиглэн гэдэл. Ер нь аль чиглэлээр та минь соёлыг түгээж явсан эрхэм бүсгүй вэ? 60 гаруй жил одоо дууллаа. Одоо 80 хүрч 10 хэддгээс дуулсан. Тэгээд одоо энэ хугацаанд одоо миний энэ хаа явсан газар л хар хоринд байлаа. Энэ надынхаа цэрэг оюутны үйлдвэр байлаа. Тэгээ одоо Баянцэгтэн сангийн аж ахуйн мажихуд ингээд 17 8 жил мал хаа яваа газар л дуучин нэмэлт нэртэй явлаа. Ямар гоё юм бэ. За тэгвэл дуучин эмээг ер нь бол дуулуулнаа. Тэгвэл дуунаас өмнө дүүд нь амжуулах нэг том ажил байгаа. Учир юу вэ гэвэл одоо энэ орон дээр игнүүлээ тавьсан цэцгийн баглааг харахад ер нь л ойр дотны бүгд л цуглаад таныгаа баярлуулсан юм болол те. Би 8 хүүхэдтэй. Тэр шагнал аваад тэр юунд соёлын төв өргөнд шагнал аваад тэгээ хүүхдүүд маань цэцэг өгөөд тэгээд ингээд цэцгэн дарагдаа сууж ин да. За тэгвэл миний хчээ энэ баяр үйл явдал дээр ирж амжаагүй хүн байгаа юу? Хол байгаа хүн байна уу? Хол Солонгос том охин байгаа. Тэгээд бусдууд нь бүгд ирсэн. Бүгд ирсэн. За тэгвэл одоо охин нь танд маш гоё сэтгэлийн илгэмж уншиж өгөх гэж байна миний хчээ. Сайн сонсвол энэ бэлэг хинээс баяр дээр баяр нэмж ирсэн ямар учиртай вэ гэдг нь тодорхой болох учраас хоёулаа эхлээд их гоё сонсъё. Мэдчилгээ их холоос хаяглагдаж ирсэн байна. Ингэхдээ хайртай ээжтэй Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулж байгаад баяр хүргье. Олон сайхан үр хүүхэд төрүүлж ач зээ 30 нараараа хүрээлүүлэн эрүүл саруул байгаа ээжтэй том охин нь маш их хайртай шүү. Та минь урт удаан наслаж эрүүл инх байж үр хүүхдүүдтэйгээ удаан жаргалтай амьдрах болтугай. Та минь биднийхээ төлөө амьдрсан олон жилүүдийн төлөө охинтой талархан таньда мөргөж байна. Эхийн хувирч цуцшгүй хайраар биднийг хайрлаж олон зовлон гуниг хүнд хэцүү бас аз жаргалтай байсан бүхий л өдрүүдийн төлөө Бурхан эзэн таныг минь өрөөх болтугай. Ээжийнхээ баярт мөчид хамт байж чадаагүй ч гэсэн ээжээрээ бахархан баярлаж хайртай ээжтэй дахин баяр хүргэж та минь үнэхээр хүчтэй мундаг ээж шүү гэдгийг
Улам бүр мэдрэн хүний нутгаас мэдчилж суунаа. Дуунд дуртай Монгол түмэндээ өөрийн цээл сайхан хоолоогоор олон сайхан дууг хүргэж ард олон ахан дүүс үр хүүхдээ баярлуулж байдаг таныг минь төр засаг үнэлж энэ эрхэм шагналаар шагнаж байгаад маш их баяртай байгаа шүү. Алс холын Солонгос улсаас охин Үржин баярын зүгээс гисэн байна. За тэгээд энэ гоё холоос ирсэн хайр шингэсэн бэлгийг таньда өргөн барьж байна. Хүлээн авна уу? Төвчний ороо ураач зүрхнээсээ аяс эчи буа намучи. За тэгээд мэдчилгээ маань үргэлжилж байна миний хичээ. Сайн ээж, сайхан бүсгүй хүнийг ээдээ өсгөж хүмүүжүүлсэн үр хүүхдүүд нь чимдэг юм гинлээ шүү. Олон сайхан үр хүүхдэрээ орчлон гийгүүлж яваа. Ижи бурхнаа хол ойроос гэлтгүү хүүхдүүд цөмөөрөө баярлуулж байгаа. Харин энэ бичлэгийг онцгойлон Солонгосоос том охин нь үзээд сууж байгаа. Одоо таныг би бас охин үрдээ хандаж гоё талархал тэгшүүлээсэй гэж хүсэж байна. За. Миний том охин бол ер нь дандаа баярлуултыг. Тэгээ ер нь ээжигээ бол гомдож ясуудаа байхгүй. Миний хүүхдүүд цөмөөрөө. Миний хүүхдүүд сайхан. Тэр юу юмгүй л одоо яг би өөрийгөө махтад яг миний хүмүүжүүлсэн хүмүүжил юм уу гэж бодож байна. Тий. Тэгээд одоо бүгд хүүхдүүдээ маш их баярлж байна. Өстой янзын баярлж байна. Өнөөдөр энэ сайхан энэ олон жил болоод би энийг авч байгаа байхгүй юу? Тий. Тэгээд одоо их баярлалаа өөр хүүхдүүдтэй 8 хүүхдтэй баярлалаа л гэж хэлээ. Тэгээ одоо эрүүлэнх байгаарай. Насны уртыг наслаарай гэж ерөөй хүүхдүүдээ тий. За тэр сайхан ирүүл бат сайхан орших болтугай. Ижийг минь хүндэтгээд ээдээ дүү минь зорж очоорой. Тэгээд бас гой шүлгийн мөртүүдээс заавал уншиж өгөөрэй гэсэн сая охиныхан сэтгэлийн сайхан үгсийг уншсан. Одоо харин ижийн тухай сайхан дөрвөн мөртийг таньдаа зориулж би өргөн барьж байна. Та минь хүлээн авна уу? 100 цэцгэс дундаас зулайд эрмэн залбирч мөрөгсөн. Мянган наран дундаас миний л төлөө мишээж гэрэлтсэн. Зах хязгаар нүгүй орчлон зөвхөн үрийнхээ төлөө зүтгэсэн мөн хөх тэнгэрийн дор майн нүргэж бурхандан үрсийн даатгсан миний ээжи миний шүтэн юм байна лээ. Бусдын хүүхдээс дутаачихгүй юмс гэсэндээ бүтэн нойрооч авч үзээгүй их тань охин нь мэднэ. Буруу энэ орчлонд бүдэрчихвэ гэж бидний төлөө сүсгэлдгийх тань охин нь мэднэ ээжи. Нас явахын хэрээр ижийнхээ ачийг ээдээ инэрч хариулах том бодлын дор дараатаа явах юм аа. Охин нь сүсэгтэн бишээ ээжээ. Гэхдээ надад шүтдэг ганцхан шүтэн байдаг. Одон гаригийг охин нь шүтдэггүй. Огторгүй тэнгэрийгч бас шүтдэггүй. Олны хилам хараал өрөөлийг нь шүтдэггүй. Орчлонд харин үрсэн ганцхан ижи таныгаан сүсгэлэн биширж явдаг юм шүү гэсэн сайхан шүлгийн мөртөр дахин таньда баяр хүргэж байна. Баярлаа. За тэгээ одоо энийг дамжуулж байгаа энэ хүүхдийн үнсээ та. Нарэлэг хоорвот жаргах би. Дуучин эмээдэр орж ирснийг хоёулаа дуун дуртай Монгол төмнийхэн мэлмиг баясгаж сонорыг мэлаагаад нэг боддог сайхан дуу аялаа тийхүү. Монгон давалага хаяаласан моронголлимен урасгала монхоцастан алтан совагас яралацан морасадаг боянтоне Би ээжийнхээ нуужнахсан үлэмсэн нүгт жургасан цэцээ